За бүгдээрээ сайн байцгаана уу? За одоо state hook routing гэсэн бүлэг явж байгаа. За энэ бүлэг дотор бүгдээрээ React-ийн үндсээ үзсэн. Одоо болохоор яг энэ сэдвийг үзээ явж байгаа. За энэ дотор маань болохоор хамгийн сүүлд бүгдээрээ ийм төслийг хэрэгжүүлсэн. За эхлээд бүгдээрээ дөнгөж анх ингэж ашиглаж сурсан. Дараа нь өнгийг сольж сурсан. За дараа нь энэ дээр анана гэхээр одоо энэ үг хайдаг тий юм хэсгийг ингээ хийсэн. Хамгийн сүүлд энэ хэсгийг хийсэн байгаа. За одоо болохоор нэг удаагийн нууц үг үсгүүр хийх нэ. За use effect hook-ийг ашиглаад таймер үсгээд тэгээд санамсаргүй OTP үсгэнэ. За бүгдээ эхэлцгээе. За төслөө харцгаая. OTP generator click generate OTP to get the code. Okay. Oh, expires in 2 seconds, 1 second. Okay, now available. 155966869. За яг ийм юм хийх нь маань. Тэгэхээр одоо утас руу нэг удаагийн кодыг аягүй хэлгээдэг. Тэгэхээр тэрийг ингээд хийж болох нэ. За export console generator. За энэ бүтэн React-ыг оруулж ирэхгүйгээр зөвхөн байгаа энэ доторх модулуудыг байгаа одоо хувьсагчдыг функцийг оруулж ирсэн байна. За аль болох бити дүүрээ гараа. Өөрөө гоё загваржуулаад хийгэрээ гэж байна. 6 оронтой OTP хийн. Энэ нь бол хэрэглэгчид харагдана. 5 секундын дараа хугацаанд дуусна. Биш энэ нууц үгний. За нэг дарлаа 5 4 3 2 1 тэг. За энэ уншиж байх хооронд нөгөө хүн маань энэ нууц үгийг аваад OTP-г аваад нэг газар баталгаажуулах юм бол энэ нь матчлах юм бол тэр нь зөв гэж үздэг байгаа. За окей. За бүгдээрээ за нийт хичнээн зүйл байна. Гэхээр 17 даалгаврыг тавьсан юм байна. За use effect-ийг ашиглах хэрэгтэй гэж байна. За тэхийн тулд const байна. За тэнд нь болохоор use effect initially байна. За энд нь болохоор нэг зүйл байна. Countdown timer. OTP generator component TV буцаана гэж байна. За TV маань return div. За TV хаана за энэ class name container. За энд юу багтах вэ гэхээр h hidden one ban hidden one closing hidden one ban за мөн hidden 2 second hidden тэгээд second hidden for text of first heading is OTP generator
each second hitting element with the ID. Okay. Should ID needs to have ID is OTP dash that. Okay. Page 2 identification. That will be OTP display and click generate OTP to get a code. Component. Yeah. And need to P close and P element. And what should I type in here? So ID equals OTP timer. OTP timer. Aria live. Set to valid that starts off empty. Expressing files. Starts off empty. Empty. Яг энэ хэсэгт одоо гарч байгаа кодыг бичнэ гэж байна. Тэгэхээр P маань үндсэндээ харагдахгүй байна гэсэн үг. P маань үндсэндээ харагдахгүй байна гэсэн үг. Анхандаа харагдахгүй байна гэсэн үг. Харагдах үедээ болохоор ингэж харагдах юм байна. Ингэж харагдана. X маань болохоор юу байна? За эдрийгээ бүгдийг ингэж template string руу хийхгүй бол ерөөсөө хитууны template string руу хийхгүй бол хитууны. За энэ ч гэсэн ингэж юун дотор яваад байгаа. Дотор нэг string байгаад байгаа. Тэгэхээр энийг ингээд голлал биш харагдаад байна. За энэ P элемент нэг 2 байна гэсэн үг л дээ. 2 байна. Нэг бол дээдлэхийн, нэг бол энэ текстийг гаргана гэсэн үг. Хугацаанд дуусчаар. Once the countdown reaches 0. Доош нь тоолж жагаад тэг дээр хүрчих юм бол энийг гаргана нэ. Тэгээд нэг button байх юм байна. Button байх юм байна.
Button болохоор generate OTP гэсэн бичгтэй байх юм байна. ID-тэй байх юм байна. ID-ийн generate OTP button гэж байх юм байна. ID тэнцүү юм байх юм байна. За энэ div гэдэг төрлийн алдаа гараад байна да. Энд буруу чичээд байна да. Class name container. Дээшлээд байна. Лоо. За бүгдээр ажиллаа хийгээд явуулъя да. Зургагийн урттай санамсрууд гарана л гэж. За 17 амнаас нэгийг хангасан байна. Class container. Container гэсэн чинь ер нь ингэж хоёр бичснээс энэ доторх текстийг нь хатсан дээр юм байна да. True гэж харуулна. Ингэж харуулна. Одоо багшийн хичээл намайг хийж байгааг асуулаад яагаад юу хийхгүйсэн гэж явахгүй байна гэж. Эдээс шүдний утас яаж хэлээ. За өдөр энэ алдааг тодорхойлцгаая. Syntax error юм байна уу? Syntax error. Syntax error болохгүй байна да. 10 дээр л байна үгүй да. 10 дээр button ID буруу хаагдсан байна. Оо зөвлөг button хаагүй шүү дээ. За button хаагүй. За X-ийг бичгээ болж тэгвэл одоо гарч тартаа. За тэгэхээр наас чи нэг юу байж тараад байна л да. Count гэж байж тараад байна. Тэнгүүтээ set count гэж функц байна гэж тарж байна. Set count. Count-ийн анхны утга болохоор 5 гэж байна.
Use effect. Use state. Use state биш. State. За одоо ажиллалаад үзье. За одоо 17 юмнаас 1 2 3 4 5 6 7-г нь хэлж одоо 10 юм хийх нэ. H2 нь контейнер дотор байх хэвээр. Тэгээд клик нь хэвээр. Хий хэвээр. За энэс болоод тэнцгүй байх шиг байна. Тэнцгүй шиг байна. Код. За энийг энэ маань болохоор 5 дугаар алхам юм байна. 5 дугаар алхам юм байна. Then should contain P element with the OTP timer. OTP PT гэдэг хэлсэн шүү дээ. OTP timer. Should have added live attribute to set assertive move polite байх хэрэгтэй гэж байна. Assertive move. За энэнийг бүгдээр хальт асуучих бүгдээрээ би асуучих. What's they need for? За тэгэхээр арай лайв маань болохоор тэр нэг UX exaggerate байгаа юм байна. Тэнгүүтээ assertive нь одоо таймерыг баг уншиж өгөх юм шиг байна. Polite нь болохоор цаг дууслаа гэж хэлэх юм байна. Тиймэрхүү мэдээлэлүүд өгөхөд хэрэгтэй гэдэг чинь. P элементийг empty-гээр эхлүүлээрэй гэж байна. Яаж empty-гээр эхлүүлэх вэ? Элементийг яаж empty эхлүүлэх вэ? За empty хэрэглүүлсэн 10 button дарагдах үед цаг. Тэгээд текст авахгүй бол текст даун. Товчлуур дарагдсан үед шинэ OTP гаргана. OTP display дээр гаргана.
Тэгсэн билүү? Тэгсэн билүү? Окей. Тэрний текстийг орчилж юм байна. Текстийг орчилж юм байна. За тэгэхээр энэ сте хийхэд бас лол юм л жоохон юм болохоо. Тэгэхээр эхлээд нэг таймер одоо юу хэрэгтэй байдаг? Функц хэрэгтэй байдаг. За бүгдээрэнд нь одоо юу байна? Клик энэ дээр дарах үед use effect хэрэгтэй юм да. За бүгдээрээ юу гарыг? Жишээг харъя. Хамгийн сүүлд color picker fruit search дээр бүгдээрээ ингэ бичсэн шүү дээ. Fruit search дээр бичсэн. За handle submit гэж байна. Handle submit гэхдээ дараа нь хамгийн гол нь change дээр яаж дутсан бол input-ийн change дээр Windows set query ажилласан. За бүгдээ шууд зөвлөгөө авчихдаг. Please advise to me. За, статистик нэмэх шаардлагатай болгоомжтой 5 хэллээ. Тийм шүү. Тэгэхээр OTP гэж юм байна. Энэ яг таймер лсэн. За таймер. Энэ set timer. Set timer гэсэн юм шиг. Тэнгүүтээ const OTP man set OTP энэ дээр нь use state нь text нь байна. Click change OTP зөв. Энд тэгэхээр манай анхдагч утга нь болж таарч байна. Анхдагч утга нь болж таарч байна. Is generating. Set is generating. Тавч итгэдээс.
Бас идэвхтэй байгааг нь харах юм байна. За харъя да. Ингээд тийм болох юм байна. Тоочдогтэйс гэж байна. За ингээд 3 state 3 амплихтай боллоо. За нэг ийм функц байх шаардлагатай. За матвал random гэсэн юм. 6.5-ны хооронд гэсэн юм. Гэж байна. Таны set OTP new OTP за энэ ингээд чинэрлсэн тоо гарах юм байна. Тэгээд set time left set time 5 секунд хэлүүлнэ. Гэсэн чинь яагаад ингэж сонирхолтой байлаа. За энд new OTP set OTP маань set time left гэж бичээгүй. Set time за энэ яг энэ логикоор нь хийчихээ. Set time left OTP set OTP за OTP skip функц таймер ажиллаж ихсэн үгүй тийм ээ. За use effect дээр use effect хэн дүнэн бүгд таанд үтгээс их байвал таймер хэлнэ гэж. За энэ дээр ингээд зөрөө гарч байгаа юм. Зөрөөг нь арилгачээ. Секунд тутам бооруулна. Зөрөө гарч. Цэвэрлж байгаа юм байна. Таймер дууссан. Expired click and new OTP. Expires in. За энэ дээр тавьчихсан юм байна. P дотроо, P-link дотор
element дотор тийм on click дээр нь button болохоор on click дээр за одоо энэ нэр ингээд ичиж click дээр одоо шалгагдчихъя. За 1 2 3 4 юм. Орчин. За H2 нь одоо дараад үзье да. За дарлаа 100 this by click the button to expires in so it's not click on. За тэгсэн чинь H2 контейнер дотор клик generator гэдэг код. За нэг юм болоод байгаа байна. Нэг ерөөсөө тэр нөгөө initial хийхдээ болохгүй байгаа юм. Initial хийхдээ болохгүй байгаа юм. Initial хийхдээ байгаа юм да. За H2 маань OTP гана. За OTP маань анхандаа ийм утгатай байна. За энэ дээр ер нь юу гэсэн бэ? Таны код төлөвийн анхны утга болон файлын таврын дараах байдлаар үрсэх шалтгаан H2-ийн тавхны үсэж файл 5 6 энэ код нийслэлээс орчмын шаардлага клик дээр биччихлээ. Тэ. За энэ нэг тэгээд стрингээ буруу бичсэн болохоор ингээд төвшгүй.
одоо 5 дугаар. За 5 болчихсон байна. Empty. Энд хэллээрээ star seconds star эндэр хоосон байх хэрэгтэй. Гिचэн за 8-ыг үзье. За 8 болчлоо. За одоо хамгийн сүүлийн 16-ын текстийн талаар үзчих. OTP expire гэж байна. За ингээд хайхгүй тэгэхээр энэ адилхан нэг VS Code гэдэг байна. Find. За энэ таарахгүй байна. Таарахгүй. Тэгэхээр OTP expired гэдэг. Энэ текст л болж таарад байна да. Яг 2 цаг учраас таарахгүйсэн байна. 2 цаг байх учраас таарахгүйсэн байна. За өөр байна уу? Байхгүй байна. Ингээд манай аккаунт тоолж байна. 2 тоолж байна. За хараад байхад импортероос оруулж ирээгүй харагдах юм. За индекс дээр яаж утсан байна? Стайлын оруулаад ирсэн юм байна. Бүр стайл байхгүй юм шүү дээ. Стайл ихтэй. Засан бүрэн код. За 16-г болсон шүү. Энэ болсон. When content reaches 0, you should display the message. Минийх тэгж гарахгүй юм. За харъя. Expires 0. OTP expired. Click the button to generate OTP. За манай юу манаа энэ жишээ манай болоо. Код нь байсаар байна. Тэгээд энэ гарах юм. За тэгвэл бүгдээ ингээ бүгдээ upload files desktop. Good. PT тахгүй л чинь. Please prepare styles like as image, like as screenshot.
and how to press зүг байсан гэж. Стайл тагна. Here. Version. Times left. Ол нарны дээр нэг OTP харуулж байна. OTP. За энд нэг CSS гэсэн байна. CSS-ийн бүрээ стайл дээр харуулад үзье. Оо. За энэ хөлж. За тийдэр болохоор тий. За шалгаад үзье. Гэсэн чинь нөхөрөө байгаад байгаа байхгүй. Нөхөрөө байгаад байгаа байхгүй. Энд хоёр дээр P маш жижигхэн л байна. Find P хэлмэд. За болоо наац чинь OTP timer гэдэг хэлнэ тоо. Font size нь амар том байна л да. Тав. Амар жижигэрчл шүү дээ. За 75 ч юм уу. Тийм. Title.
2.5 биш. Нэрээсээ 2.5 авчих. Дайрагтай харцтэй. Дайрагтай харагдаж байна. За. Тэгэхээр дэв дээр эхлээд энийг харуулж байгаасэн алаа болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр өөр тийм юм анхны утганы тэгээд өөр сэтгүүл пан ашиглаж байна гэдэг. За энд ашигласан байна. Тэгсний энд дахиад ашигласан байх юм. За ер нь бол маш олон асуудлууд гардаг. Тэгээд тэрийг ойлгож хайх хэрэгтэй. Энэ бичлэгийн маань онцлогч гэсэн угаасаа шууд гэж бэлэн мэддэг лаг багш шиг байх ямар шаардлагагүй юм бичлэг зөндөө байдаг. Хамгийн гол нь эндээс тэр алдааг болж энэ кодтой харилцаж тэрийг ойлгох бол маш тийм чухал байдаг. Тийм болохоор ер нь бол ихэнх программистууд ер нь өөртөө их ярилцдаг тийм хүмүүс байдаг. Түүнээс тэр хүмүүс бол мангар тэнэг гэсэн үг бол ерөөсөө биш шүү. Тэгэхээр энэ ZOTP-г 2 удаа ингээд тавьсан байна. Энэ шинээр генерацийг тавиад энд дахиад тавих шаардлага байхгүй бол тэ. Таймер нь тэг болсон тохиолдолд дэв дээр expires in гэдгийг гаргаж байгаа. Is generating юм хоосон гар гэдэг аахгүй. Тэгэхээр клик байсан дараа нь таан гарсан. Таан гарчаад энд бусдаар ийм гараана гэдэг юм л болцоод байна л да. Энд OTP-г энд гаргаж байгаа. Тэнгүүд OTP чинь анхны утга нь болохоор энэ байгаа. Тэгснээ товчлуурыг дарах үед
баатаныг дарах үед чинь нэрдэн үед тийш ингэж гарч байгаа. Тэгээд ер нь бол бас энэс гадна нэг зүйл хэлэхэд хүн болгон өөр, хүн болгоны зорилго өөр. Бусад хүмүүс өөр хүмүүс хизээж чамшиг байх боломжгүй тийм л бид нар хизээж ойлгохгүй. Тэгээд сонсоод ямар шиггүй гэсэн. За тэр цагаа бодоод асууж. Та бас энийг л явуулна шүү дээ. 16 л cannot pass. Логик бүрэн авсан бол алдаа мэдсэн текстээр таарсан. Зүрх судалтай байх өндөр магадaltaй. Сэдвүүтэй видео нэг үзсэн. Фильмтэн гэсэн. За одоо энийг ингээд ажиллуулад үзье. Spicy. За одоо яг ингээд зөв ажиллаж байгаа. Тэнгүүд H1H2P гэсэн дараалал тавьж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ юм ахын өөрчлөгдөж байна. Хамгийн ихэндээ клик гэж гарч байгаа. Хамгийн ихэндээ ч хоёр маань ингэж гарч байгаа. За одоо тэгвэл бүгдээрээ юу яа да энэ дээр get help, get ask for help, get a hint. За 16-г хийж чадахгүй юм байгаа л 16-г хийж чадахгүй юм байгаа. Тэгсэн чи яаж чадсан бэ?
За түүний тэгээд жишээ болон ингэж цаг тоосон усгсан бага сарта за одоо use effect дээр хоёрдугаар өндөр нь за хэрвээ ингэж болохгүй байвал асуудлаа нэгэд постлж болно. Тэгээд авах хэрэгтэй. Одоо бас бэлэн жишээ нэгдэг гээд build one time password.
Solutions. Энэ зүгээр нэг функшнс төсөөлсөн. So we ready to launch React. This one is, looks like it's the one-time password generator for free code camp Okay. using React. That's what we're doing in this one. And if this is your first time watching the channel, my name is Rob. I'm a co-lead instructor for Pre-Code Camp, where we kind of go through these free code camp modules. Энэ стайл сламэр шүү дээ. Oh, hey, go ahead and click that. Стайл сламэр юм шүү дээ. Community бинтж болно чинь лист дээр стайл шит байгаа чинь. Энэ стайлыг хэрэгжүүл ийм план байна. Энэ стайл хэрэгжүүл юм болов шүү. За энэ стайл ч за энэ бол тахгүй. Тэгэхээр юу яа? Утсан тий. Хин битсэн. За бүгдээр тэгвэл Copilot орж үзье. Copilot орж үзье. Таймерлын дотор текстийг шинжилж өгөөгүй талбартай авч. Асуусан шалж өгөх хэрэгтэй. За боллоо. User effect болно ашиглаж хэлсэн юм л да. Сэн байдлаар сайжруул.
За одоо яаж ажиллах нь харъя. Цаг болж шүү дээ. За окей, энэ бичлэгээ өндөрлөе. Түр баяр таа.